Хайрцаг хүүхдүүдээ 17 дахь өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр 17 дахь өдрөө бид тулалдах дургүй луу гэдэг үлгэрийг багш нь та нартай уншиж өгөхөөр бэлтлээ. Тэгэхээр үлгэрээ бид дэлхийн шилдэг 100 үлгэр гэсэн энэ сайхан номноос унших болно. За одоо үлгэрээ эхлэе хүүхдүүдээ. Харуултын аав гэртээ яаран орж ирээд "Сая би юу харсан гэж? Уулан дээр луу байна" хэмээн уйглан хэлв. Өмнө нь хизээч луу харж байгаагүй хүү тэр чадсан байртай. "Ямар харагдаж байсан бэ ааваа? Амнаасаа гал гаргаж байна уу? Хэр өндөр байсан бэ?" гэж асуухад аав нь чичирсэн хоолоогоор "Ямар ч байсан тэр маш том аимшигтай харагдсан. Би хараад л зутаачихсан болохоор яг ямар амтан байсныг нь сайн хэлж мэдэхгүй байна" гэж хариуллаа. Лууг харахыг хүссэн Харалт хүү дараа өдөр нь уул руу явлаа. Тэр холоос суунаглан харагдах утааг чиглэлсээр нэгэн агуйн дэргэд хурч ирэхэд агуйн үүдэнд маш том ногоон луу хэвтэж байв. Тэр луу огтхон ч айдас хүрмээр харагдахгүй байлаа. "Сайн уу?" гэж Харалтыг мэдлэхэд "Ингэж нэг юм нөхөрсөг хүнтэй уулзах шив. Би маш их ганцаарч байлаа" гэж луу инээмсэглэн хэлв. Ингээд Харалт шинэ найзтайгаа өдөржин ярьж хөөрч өнжжээ. Луу түүнд олон жилийн өмнөх сонирхолтой түүхийг ярьж өгч амнаас нь гарах гал газрыг айлгаж эрлэх баатрууд нутгийн иргэдийг аюулгүй байлгахын тулд луунуудтай тулалддаг байсан эрт цагийн түүхийг ногоон луу хүүд яриад "Гэхдээ би тулалдах дургүй. Тайван чимээгүйхэн амьдрах л гоё" гэлээ. Харалт хүмүүст лууны талаар хэлхийг тисч ядаж байв. Гэвч дараа нь тэр хэлэх хэрэггүй байж гэж харамслаа. Хажууханд луу байгааг сонсч үхтлээ айсан тосгоныхон "Бид унтаж байгаа л орондоо шатаж өгөх болох нэ. Хэн нэг нь хурдхан шиг луу агнагчийг дуудан ирүүлээч" гэж орилолдов. Удалгүй луу агнагч Жорж тосгонд сэлмээ барьсаар хурч ирээд Харалтоос "Та бүхэнд миний хэрэг гарсан" гэж дууллаа. "Хэн нэг нь надад уулан дээр аюул луу байгаа гэж хэлсэн. Тэр луу хаана байна?" гэж асуув. Харалт "Тэр аюултай амьтан биш ээ. Үнэндээ бол тэр хинтээч тулалдахыг хүсдэггүй" гэж хэлээд Жоржийг лууны агуу луу аваачлаа. Тулалдахад үнэхээр таатай газар байна гэж Жоржийг дуу алдахад авраг луу тэдэн лөө сажилсаар ирлээ. Луу Жорж руу харан хөмсөг зангидаад "Би чамтай тулалдахыг хүсэхгүй байна" гэж хүрхэрэв. Жорж хариуд нь сэлмээ зүлгээд "Бид тулалдахгүй л бол тосгоных нь чамайг тайван орхихгүй байх даа" гэж хэллээ. Тэдний яриаг сонссон Харалт баясгалантайгаар "Тэгвэл надад нэг санаа байна" гэж хэлээд бодож олсон төлөвлөгөөгөө Луу Баатар хоёрын жихэнд шивнэв. Нууц төлөвлөгөөгөө хэлцгээд тосгон руу гүйлээ. Тэгээд "Жорж маргааш луутай тулалдахаар боллоо" гэж тосгон даяар хашгиран гүв. Тосгоныхан ч уухайлан дэмжиж "Лууг өхөнгүүт том баяр тэмдэглэцгээе" хэмээн хашгиралдав. Дараа өглөө нь лууны агуйн урд баахан хүн цугларчээ. Луу гинэт аимшигтайгаар хүрхрэн гарч ирэхэд хамрын нүхнээс нь дүл маналзав. Цугласан олон айн чичирэхэд морь унсан Жорж дахин гарч ирээд луу руу ойртлоо. Жоржийн сэлэм луугийн хуузыг тас хайчилахад луу эргэн дайрав. Луу Баатар хоёрын тулаан бөөн тоос дэгдээж хэн нь яагаад байгааг харах эцэсгүй болов. Эцэст нь нэг юм тоос намжлаа. Жорж инээмсэглэн "Луу ялагдлаа" гэхэд хэн нэг нь "Түүнийг ал" гэж хашгирлаа. Гэтэл Баатар ир "Үгүй ээ, тэгэх хэрэггүй. Энэ удаад тэр хангалттай сургамж авсан"
гэж бодож байна хэмээн сүртэйгээр хэлээд Харалт руу нүд ирмэлээ. Яагаад нүд ирмэж байгаа юм бол? Яагаад гэвэл энэ бүхнийг хэн төлөвлөлөө? Харалт маань төлөвлөсөн шүү дээ, тийм ээ? Луубаатар хоёр Харалтын зөвлснөөр тулалдаж байгаа юм шиг дүр үзүүлсэн нь тэр байлаа. Тэгэхээр Чингэнээсээ тулаан болсон байна уу хөхтүүд ээ? Үгүй байх нь, тийм ээ? Эцэст нь тосгоны хүмүүс Лууг амьд үлдээхийг зөвшөөрч тэрч бүхэл түүнийг баяр наадамдаа урив. Уг нь энэ баяр наадам нь юу боллоо? Лууг дарсны баяр наадам байсан шүү дээ, тийм ээ? Гэтэл Луугаа амьд үлдээгээд Луутайгаа хамт яах вэ? Тэмдэглэх болсон гэж байна, тийм ээ? Луу Харалтыг нуруун дээрээ гаргаад гайхалтай оройн зой гэдгээр тосгоныхныг даган явлаа. За ингээд тулалдах дургүй Луу гэдэг үлгэр маань дууслаа. Тэгэхээр энэ сайхан үлгэрээс бид нар юу ойлгож авахаар энэ хүүхдүүдээ? Та нарт юу хамгийн сонин, юу хамгийн сонирхолтой байв? Лууг хараад бүх хүн яадаг вүлээ? Айд сүрддэг, тийм ээ? Тэгэхээр Лууны талаарх төсөөл биднийх бүгд адилхан байна штэ. Ямар ах нь маш том биетэй, хамарнаас нь, амнаас нь гал яадаг уу? Галын дүл манарч гал гарч байдаг, тийм ээ? За тэгэл яах нь босож суухт нь юм болгон яадаг ах нь эвдэр сүйтгэж байдаг ийм амар аимшигтай амтан гэсэн бодолтой бүх хүн тийм төсөөлттэй тийм бодолтой байсан, тийм ээ? Гэтэл Харалтгүй Луутай нүүр тулаад уулзаад үзтэл яалаа? Жирийн тайван энгийн амьдрах дуртай хүн бүхэнтэй нөхөрсөг тийм л жирийн Луу байсан, тийм ээ? Тэгээд Харалтгүй тэр Лууг амьд үлдээхийн тулд яалаа? Төлөвлөгөө зохиож өгсөн, тийм ээ? За энэ маань юу гэсэн гэхээрээ бусдыг харагдсан шиг нь үнэлж болохгүй гэж. Тэгэхээр бид нар бусдтай хэрвээ Харалтгүй бусад чиг айгаад Луутай уулзахаар очиагүй байсан бол Лууг тэгж аврах байсан уу? Лууд туслах байсан уу? Үгүй шүү дээ, тийм ээ? Тэр харин тосгоныхаа хүмүүстэй хамт зэрэгцэж байжгаад Лууг аал гэдээ яах вэ? Зогсож явах байсан. Гэтэл Харалтгүй маань Луутай өөрөө бичлэн уулзаад, үг солилцоод, өдөржин тоглоод тэгээд Лууг хинбэ гэдгийг мэдсэн учраас түүнийг алуулахгүй байх талаар яасан бilé? Төлөвлөгөө зохиож өгсөн, тийм ээ? Тэгэхээр бид нар яах байх нь хүүхдүүдээ? Хүнийг хараад дүгнж болохгүй байх нь штэ. Аливаа зүйлийг тэгэхээр аливаа зүйл харагдсан шиг яадаг байх нь байдаггүй байх нь штэ, тийм ээ? Бидний нүдэнд эвгүй, муухай, муу юм шиг харагдсан зүйл нь үнэндээ муу зүйл биш байж болох нь штэ. Тэр зөвхөн бидний юу байх нь бодол төсөөлөл байх нь, тийм ээ? Тэгэхээр харагдсанаар нь шууд одоо яах нь хуумгаа дүгнэж болохгүй гэдгийг яах нь энэ үлгэр маань бидэнд сургаж өгч जैन, тийм ээ? Тийм учраас гаднах үзэмж байдлаар нь бусдыг бид нар яах нь дүгнэж ерөөсөө болохгүй ах нь штэ. Магадгүй бидний сайн хүн байна гэж харсан хүн маань сайн хүн биш, тийм ээ? Харин аймаар муу хүн байна гэж харсан хүн маань харин муу хүн биш байж болох нь штэ, тийм ээ? Тийм учраас яаран яах нь бусдыг гаднаас нь дүгнэлгүйгээр илүү дотн харилцаж байгаад дүгнэх нь чухал юм шүү гэдгийг энэ үлгэр бидэнд зааж өгч जैन, тийм ээ? За ингээд өнөөдрийн үлгэр маань энэ хүрээд өндөрлж जैन. Маргаашийн үлгэрээр эргэн уулзъя. Баяртай хүүхдүүдээ сайхан амраарай.